Ямар ч юм бол надаас мөнгө авсан. Тэгээ одоо хүртэл хохирлоо бол барагдаж чадаагүй ингээд хүмүүс байж л. Одоо амьдралын зовлон ч юм уу те юм ярьж аваад тэгэл яг үнэндээ ингээд хөөгөл судлаад үзэхээр тэгэл тоглолцол байгаа байхгүй. Хизээч тийм байхгүй шүү дээ. Ганц тоглолч. За алдснаа нөхөөд шархаа нөхөөд авчна. Ганцхан үнэг байгаа шүү дээ. Үнэгүй юм хулганы хавханд байдаг гэж. За мэдээж улс орон болгон өөрийн гэсэн хууль тогтоомжийн дагуу одоо түүнийгээ дагалж мөрдөж амьдэрдэг. Тийм ч байх хэрэгтэй баг. Тэгэхээр манай Монгол улс ч гэсэн одоо сүүлийн үеийн захин мөрөөдөө тоглоомын эсрэг одоо хууль батлагдах шиг байна. За би эргэн өөнийхөө хувьд бол мэдээж дэмжиж байгаа. Яагаад гэвэл одоо маш олон залуучууд амьдралаараа одоо хохирчтэй байр оронгүй, гэр бүлгүй тэ болж ах шиг байна. Тэгээ эцсийн эцэд яаж юм гэхэлэр тэгэл хоосон одоо халаас тэ дээрэс нь нэмэх нь өр шир сэтгэл зүйн маш том дарамтанд орж харагдаж байна. Ийм ойрын жишээнүүд ч бас байна. Тийм учраас одоо мэдээж энэ хуулийг л даах хэрэгтэй болов гэж би харж байгаа шүү дээ. Нэг алдаал за дахиад нэг шархаа нөхөд авчээ. Өөрийнх нь мөнгө дуусна. Эхнэрийнхээ эмэг үгжиг авч ламбардна. Аргаа варна. Хаад өрөнд орсоор байгаа сүлдээ байр саваа тавиад тоглоод дуусгана. Сүлдээ ээж аваахаа байр руу орох. Тэгээд найз нөхдрөөгөө орно. Эцээс тэр өөрөө хинч чөл болж байгаа шүү дээ. Юу ч хөл болж байгаа шүү дээ. Ерөөсөө асуудал бол. Тийм учраас энэ бол миний хувьд бол буруу гэж үзэж байгаа. Энэ хараа аливаа зүйл донтсон донтогч нараа өөрсдөө энийг анзаарахгүй байхгүй. Одоо мөрөөдөө тоглоом донтсон донтогч нар бол энийг миний зөв л гэж бодож байгаа шүү дээ. Миний зөв би яаж ч байгаа тоолно. Өөрөө хохирлын хэмжээгээ тооцож чадахгүй. Гэтэл түүний ард байгаа хань ижил, үр хүүхэд, аав ээж, найз нөхөд гэдэг. Түүнээс одоо ингээд хамааралтай бас олон хүн байгаа шүү дээ. Тэд нар бүр илүү хэдэн мянга дахин хохирж байгаа шүү дээ. Эргэн тойронд байгаа надад нэг хүн хэлээгүй шүү дээ. Би нэг хүн хэлчихээр чи буруу юм байна гэж би бодож болохгүй шүү дээ. Чинь хоёр талаас нь харж үзсэн дахиад нэг хохирч гарч ирнэ. Яасан тэгээд дууссан байлээ. Энэ дахиад нэг хүн асуудал ярина. Бүгдийг судлаад үзэхээр улам өртөө үнэн л болж таарч байгаа байхгүй. Бид нар бүгд л хуулийн дагуу амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэ? Бид нар шударгаар хөдөлмөрлж, цалингаа авч, түүнийгээ зарцуулж ингэж л явах хэрэгтэй шүү дээ. Би зүгээр яриад байгаа гол асуудлаа хэлээд байгаа миний хэлээд байгаа юм бол мэдээж бүх юм хуультай л байх хэрэгтэй шүү дээ. Хуулийнхаа дагуу л явах хэрэгтэй. Одоо энэ мөрөөдөө тоглоом нь вэ нүү тэ? Юунч вэ гэсэн юм тэгэл бүхэл хуультай л байх хэрэгтэй.